Эдийн ястан нохоцтой харцтай хөхт юм уу? Яасны танд хөө ороод ирсэн байна уу? Тэгээ энүүгээр л ингээд муур нохотой тоглолдог байсан юм байна. Бүгд 2 настай. Энэ хамстер амар хөөрхөн сувданаг ягттай би өгнө гэж бодож байгаа яадаг юм. Бас амар хөөрхөн онгоцоогоо сте. Дотроо ийм олон пассенжертэй. 20 хэдэн жилийн өмнө би байжсан ахгүй. Энд одоо яг эднэр шиг ингэсэн явж байсан. Monster truck гэл манай хоёр дүүчэн гэл. Hello my loves, welcome back to the next vlog. За өнөөдөр бүгдээрээ маш гоё зүйлийг хамтдаа хийх болно. Тэр нь болохоор би багдаа сурж исэн цэцэрлэгтээ дүүнрийнхаа тоглоомнуудаас ялгаад тэгээ гоё авич түүхээр шийдсэн байгаа. Өнөөдөр энд 5 дахь өдөр заяо. Хагасаа бүтэнсэн. Одоо яг 2 хоногийн дараа нэгд өдөр болохоор одоо Улаанбаатар руу тэр чигээрээ бүх юм нөөж байгаа байхгүй юу. Тэгээд манай ингээд нөгөө гэрт амар олон тоглоомууд, онгоц монгоцнуудын цуглуулга байдаг. Эдрийг ингээд хаар нөгөө космос эдрийг арчиж агаад ээж аав хоёртой ярилцж агаад яг би анх сурж исэн бүр баг байхдаа явж исэн. Хөөрхөн цэцэрлэг рүүгээ очиод би Эрдэнэтийн 17 дугаар цэцэрлэгт явдаг байсан аахгүй. Тэгээд цэцэрлэг рүүгээ очиод манай цэцэрлэгийн багш гээд бас байгаа заяа. Бүр багшаа хийсээр л байгаа юм байлаа. Тэгээд тэр багш дээрээ очиод тэдний ангид энэ хөөрхөн дүүнрийнхээ авсан энэ гой гой одоо шинэ байгаа тоглоомууд эдрийг нь өгье гэж бодсон байгаа. Тэгээд бичлэгнийхаа турш хамт байцгаагаараа тэгээд ардын жижигтэй чаналтай тавтай мөрөл. За ихэнхдээ ямар тоглоомууд байгаа вэ гэх юм бол та хэд манай хоёр дүү мэдэн шүү дээ. Манай ахын мамаа нар ээж бүр амар тоглоом авч өгдөг байхгүй бүр ингээл баг орой болгон худалчунд гэлтгүү энэ баг үнзээ орой болгон ирэхдээ дандаа юм шин тоглоомууд авчирсан ирдэг. Тэгээ манад ингээд угаасаа амар их space байхгүй. Тэгээ тэр тоглоомууд нь угаасаа бүр айгүй их байгаа учраас яг хэсгийг авч үлдээд тэгээд энэ болохоор машинууд дуртай байдаг. Одоо ингээд fire truck одоо энэ ямар ч машин одоо цэргийн те army truck, monster truck энэ төр гэж мэгээд ийм амар хөөрхөн тоглоомуудыг бас яаж зүгээр ингээд шууд хаяхав. Одоо энэ ингээд зай ичгэн бол ажиллан пop гэх ингээд дуурдаг хөөрхөн тоглоомууд байгаа байхгүй юу. Тэгээ энэ миний ч хүүхдүүд очиод амар сонирхож харна. Энэ гэхдээ яг энэ T-set-ийн байгааг би ойлгохгүй байна. Энэ уг нь 2 эрэгтэй тоглоом. Ийм хөөрхөн T-set-ний юмнууд байгаа юм те. Тэгэл охтууд нь болохоор энэ хөөрхөн чихмэл мэхмэл энэ байна. Тэгээ энэ минээр нь ингээд бүгд угаасаа яг ажиллагаатай ажилдаг маш сайн зүгээр ингээд дүүнер тоглохоо байчихсан учраас эдрийг нь дараагийн хөөрхөн цэцэрлэгийн дүүнертэй авчиж өгье гэдэг ингээд шийдлээ. Чимдааманд бүгдээрээ хамт энэ юмнуудаа хийн. Тэгээ одоо дахиад ингээд баахан чимдааманд нөгөө өөрийнхөө хувцснуудыг хийгээд одоо гэрээсээ дахиад нүүх чинь энэ жилийн одоо хэдэн жилийн нүүлт чинь чөтгөр бүүмэд тэгээ ямар ч тач эдрийг нь хийгээд тэгээд бүгдээрээ гаридаа багшмагштай бүгдэндээ ингээд ярьсан байгаа. Тэгээд яа энд гэхдээ би баг 2 чимдаа авч явах юм шиг харагдаад тах юм. Айгүй их юмтай бацаа. Тэр хамстрыг бас өгж байгаа. Энэ хамстер бүр амар хөөрхөн заяа. Бас нэг жич хэлий. Тоглоомнуудыгаа угаахын угаагаад, хатаахын хатаагаад бүгднг нь арчаад цэвэрлчихсэн байгаа. Тэгэхээр та хэд маа нөгөө нэг шууд аваад ингээд өгчлөө гэж санаа зовох хэрэггүй. Энэ хамстер амар хөөрхөн сувданаг ягттай би өгнө гэж бодож байгаа яадаг юм. Дотроо ийм хөөрхөн бланкет хүнжилтэй тэг хүүхдүүд ингээд гаргаж маргаал дотор нь гоё тоглоом игээд улам хөөрхөн тоглоно гэж ямар ч тач машинуудыг ихлээд үрчээ. Энэ машинууд нь бүр амар игдүүтэй хөөрхөн байгаа сте. Би ч нөгөө нэг жоохон яарад болдгүй нөө цэцэрлэг чинь 4-өөс хаад юм биш үү. Тэгээд хүүхдүүдийг очиод бас хөөрхөн тоглоомтой тоглох гэж бодоод яарад brother энийг ингээд нийлүүлчих юм биш үү. Хүүхд төгчөөс тоглоом өөрөө ивлээд за. Тэг хөөрхөн шоо агаа одоо саяны тэр машины ард ингээд юуг нь хийчин. Oh my god. Энүүгээрээс дөөрийн ийм тоглоомод эвлүүлдэг тоглоомнууд байгаа байхгүй юу? Хүүхдүүд чи эдрийг харахаар амар хөөрхөн дуртай. Ер нь нөө тэгдэг штэ. Энэ насандаа одоо нөө юу иймээр байвал буян иймээр байвал хүүхэд сайн баярлуулжий гэж хүүхдүүд чи айгүй өөрхөн баялд юмаа. Өмтөн бум тоглоом. Хүүхдүүд хараад баял. Энэ араа хөөрхөн энэ нас юу яадаг бөмбөг ажилдаг бөмбөг гэж. Энийний харин нөгөөтг нь олдгүй. Энийг яах вэ? Энэ хараач тий самурай сэлэм. Баг байхад манай баг байхад аав ээж хоёр бас агаа бид гуравд амар их тоглоом авч өгдөг байсан байхгүй юу? Тэр тоглоомууд нэм хайрцаг дүрэндээ харанхуй өрөөнд байдаг заяа. Нэг том, хоёр том, гурван том хайрцаг. Тэгээд ингээд тэр харанхуй өрөө өнөөс хайрцаг гаргаад ингээд тоглоомууд ухах бид амар дуртай ингээд
амар буцаж олон тоглоом гаргаж ирэл энийг нь гаргаад тэрийг нь гаргаад ингээд тийг энэ тэргээл тэтгээсэн. Тэр үед мэдгүй гэр орон амар ч том санагддаг байсан. Одоо болохоор энэ бүр үнэн 80-аас гарч. Одоо ч тэгээд нөө өөрөө томроо тэгээд идэм үү? Бас ингээд гэрт тоглоом цуглуулах айгүй хэцүү болоод идэг юм байна. Хүү янда энийг өөр газар энэ бас амар хөөрхөн онгоцоогоо сте. Дотроо ийм олон пассенжертэй. Өөрөө баг тоглоод баясаад байдаг нас. Энэ monster truck-ыг харчаач энэ бүр амар байгаа сте. Monster truck гэл манай хоёр дүүчин гэл энэ бас хөөрх юм. Энэ бүх тоглоомоо өсч би өөрөө эргэтэй хөлтэй болчихлоо яхаа. Зөндөө бол юм лего байна, тоглоомууд байна. Энэ минь машин бүр алж байгаа юм. Энэ хараа доотлолт нь ингээд юу хийчих юм бол зай хийчих юм бол энэ бол бүр амар явахаар юм уралдаа. Энэ одоо яадаг машин бэ? Lamborghini. Энэ шоу байна. Их хөөрхөн. Энэ мининууд ямар хөөрхөн юм бэ? Minions. Энэ усан буу байна. Энэ хөөрхөн тоглоомууд. Энэ амар хөөрхөн. Энэ дотроо юм өрөлттэй. Амьсны өрөлттэй. Тэгээ ингээд эндээсээ ингээд оноо моноо авдаг. Энэс амар хөөрхөн хүүхдүүд ингээд шажигнуулаад тоглоно. Энэ харин лего яг хэрэг байна уу гэдэг их гайхалтай л юм л да. Энэ минь амар хөөрх юм. Йоо, энэ бүр алж штт. Хараа. Чинь полис кар штт. Манай хоёр чинь машинаар амар их тоглодог. Хэрвээ эмэгтэй хүүхдүүд байсан бол юугаар амар тоглож л байгаа хэл та. Юу гэдэг нөө Барби идрээр амар их тоглож байгаа л та. Энэ уралдааны машин бах та. Энэ юу амар юм. Дахиад нэг сэлэм. За энэ хоёр сэлмийг ингэж хийгээд. За окей. Онгоц энэ ид ингээд үлдсэн байна. Хамстер хийх хэрэгтэй. За ийм их тоглоомуудыг ямар тач хийлээ. Чимдаамуудын орцсон. Одоо энэ хамстра ингэж хийгээд. За энд болохоор ингээд нөгөө English alphabet байгаа байхгүй юу? Соронзон айгу хөөрхөн. Энийгээс аваач өгөх юм шүү дээ. Энэ хараа замтай машин. Энэ бүр амар гоё болдог. Яг энэ шиг болдог байхгүй юу? Йоо. Яасан ч хүндий. За тэгээд газ идрийгээ хийгээд гарыг да. Хувцас өмсөд гараад ирсэн. Ямар ч тач машина аваад гэрийнхаа гадаа очие гэж бодлоо. Энд дээр амар гоё марсан байгаа зү. Мингтэй юм шиг. Тэгээд манай энэ Эрдэнтийн нөгөө нэг зам хаацсан чинь амар бүр ингээд төгжрээтэй. Эндээс ингээд гарах гэж нэг уулзуураас нөгөө уулзуур орох гэж бөө юм болж байгаа байхгүй юу? Одоо нэг ингээд ногоон гэлмэл тасаад Эрдэнэт бүр амар төгжрээтэй. Ер нь энэ юу орчхоор сургууль орчхоор бүр амар төгжрээтэй. Ийм амар. Одоо энэ дээр ингээд бичиж өгсөн. Хамгийн гол нь за энэ зогсон хамаагүй зөө. Яг энэ уулзуураас ингээд орж ирэхэд уртлын машинууд эндээс машин ирж байгааг ингээд харсаар ээжэж яриа гэж нэг ингээд орчё гэхээр бүр ингээд за муухай гараад өгч байгаа юм шиг бүр ингээд урагшаа ингээд чахаад идэг нь бүр үнэхээр гайхалтай ингээд энэ талаас машин ирээд ах чинь ийшээгээ ингээд гялс орчвол энэ талын урсгалыг хаахгүй болчиход байна шүү дээ. Тэнгүүд бүр ингээд албаар майчи хаагаад наа голдоо зогсож байгаа юм шиг бүрэл би бүр ингээ хүн рүү бүр ингээ хараад ингээ eye contact хийх гэдэг. Одоо тест ер нь бол амар тасж байна. Одоо яг энэ байдлаараа угаасаа яг нэгтгэд Улаанбаатар руу нүүхээрээ бүр улам илүү амар болох бах. Тэгээд ингэж влого хийж явж байхдаа гинт мэд амар юм яриад битээ гайхаараа манайхаа. Оруулаад хийчлээ. За ямар тач чимдаамаа барьсан явж байна. Манай сурсан цэцэрлэгч нь одоо энэ 17 дугаар цэцэрлэг. Машина яг энд машины зөксөл ахгүй ер нь жоохон хол тавьчлаа. Тэгээд яг чимдаамаа идрээд нэгээр нь зөөх юм байна. Гэтэ ямар тач яг зорсон газартаа хурж ирээд ороод хөөхөн багш магтай ямар тач сайн уу гэж лээ. Тэгээд бүр энэ одоо бараг 20 хэдэн жилийн дараа 20 жилийн дараа шүү. Бодлоо 20 жилийн дараа ингээ очиж байгаа болохоор багшаага царайгаар зандсан яах нь мэдэхгүй заяа. Гайгүй байх гэж бодож байна. Тэгээ энэ чимдаамаа надтай ер нь бүр амар олон юмд их явж байгаа. Энд ч одоо тэгээ муудсан баг хайх болцсон байх туу. Надтай Хавай руу явсан, Сан-Диего руу хамт явсан, LA руу явсан, Сиэтл руу явсан гэ баг яваагүй газар гэж баг байх бах. Тэгээ байнгын нөгөө энэ чимдаамда хамгийн юм аяга явж идэг болохоор ямар ч одоо энэ чимдаамнараа ч гэсэн хөөрхөн мам нартай нэг ч одоо ээж болох гэдэг юм шиг. Хөө энэ цэцэрлэг ямар хөөрхөн болцсон бэ хар та. Вау. Хүүхдүүд гадаа тоглож төө энэ дрийг харах бүр амар хөөрхөн тэхүү. Ямар ч гой тоглоомтой болдог болцсон. Намайг бага хахад ерөөсөө нэг хитгэн тоглоом байдаг гэсэн ахгүй юу гэсэн чинь одоо бүр амар хөөрхөн их тоглоомтой байдаг болчих. Юу цэцэрлэгийн гадаа ирсэн чинь тэ ямар гоё юм бэ нэг юм. Юу ч бодохгүй ихгүй те зүгээр сайхан байгаал тоглоал. Хүүхдүүд энэ харчаач тэ ямар хөөрхөн юм бэ. Цэцэрлэгтээ би байдаг байхад миний хамгийн дуртай. Хай. Сэнос. Миний хамгийн дуртай тоглоом нь Гагинцэн гинжийг таслах тун гэдэг тоглоом байдаг гэсэн аахгүй. Сэно. Энэ харчаач тэ цэцэрлэг дээрс чи. Хай. Сэно.
Юу хийж байгаа юм бэ та нар? Би тамирчсан. Оо, тийм үү? Ямар хөөрх юм бэ? Хэдгээр ингэ бэ? Дөрөвдөр ингэсэн. Аа, дөрөвдөр ингэ. За. Та зэрэг тоглохгүй яасан яагаад нааш ирчихсэн. Энэ анигхан явж байгаа цэцэрлэг штэ. Тийм. Тийш, за. Очиж тоглоорой. Баяртай. Баярлалаа. Баахан юм зөөгөр. Энэ нараа ийм хөөрхөн нараа энэ бяцхан шкафнуудыг харчаач та миний энүүр татчих. Би жижиг гэн штэ. Гэтэ би бүр ингээд 2 настай ангийн хүүхдүүдэд манай багш ангиа орж байгаа юм байна. Тэгээ багштайгаа уулзаад бүүн баярлалаа эднэр чи нэг харчаад. Бай. Хөөсэй, хай шэнү. Го за энэ нар цааш орё. Вау! Nice. Нара. Го. Энэ надад гинэ хөөрх юм бэ. Энэ нара. Энэ яахаа. Энэ баяр. Хавсан. Энэ удаас юу вэ? Энд чинь хаддаг юм биш үү? Юу юм? Үн хеликоптер гэж. Хеликоптер. Ёо. Чимэн хөлөөдсөн зүгөрүүлсэн. Эдийн ястаа нохоцтой харцтай хөхт юм уу? Яасны танд хүн ороод ирсэн байна уу? Ваа, ингээ бөмбөр шүк гэдэг. Анаа гэдэг ах юм аа ямар хөөрх юм бэ? Ваа, миньон шүү дээ. Миньон гэж. Томодоо өгсөн. Тэгээд бидний үеийн тоглодог тоглоомууд энэ нэг нэ. Бид нар бүр ийм л юмар тоглодогс ингээ дотроо ийм сквиштэй. Тэгээ усмас өдр хийчдэг. Тэгээ энүүгээр л ингээд муур нохотой тоглодог байсан юм байна. Тэгээд би үнийг хэлээд яг энэ тоглоомуудыг байсан үг сайн санахгүй байна. Гэтэ одоо үеийн тоглоомууд баг илүү амар хөөрхөн байсан. Тэгээ хөөрхөн маамаа нэртэй амар хөөрхөн. Бүгд 2 настай. Болроо гэх маань. Яа нэм хөөрхөн ардаа. Бүгдээ унтлахны өрөөнүүд орон бүр ийм жижиг амар хөөрхөн юм аа. Бид одоо уловчтой хүүхдээ ариу тусан газар руу бас ингэж хамаагүй ороод явах. Хөөрхөн хүүхдэд бүр амар хөөрхөн хараад ингэ. Ваа. Тэгээ амар гоё одог болсон юм байна. Яг багтаа яаж тоглож ирснээр л нэг сайн санахгүй байна. Гэтэ саяны түрүүн тоглосон тоглоомыг харсан чинь бүр ингэж бас айгүй сонин одоо ингэж ялчгүй өөр болсон юм байна тоглоом өдрүүд. Тэгээ 2 настай хөрхөн болроо гшихаа ангид хурж ирлээ. Тэгээд яа сая хүүхдүүдэд тоглосон чи амар хөрхөн зарим нь ингээл тэрвэрлэхэд гар мараа ингээд амар хөрхөн байна. Таны минь ажил төрөл хэр сайн байна. Йоо ажил сайн багшнуудаа ажиллаа хийгээл энэ намар шинэ 2 настай хүүхдүүд аваад тэгэл ажиллаад байж. Ажил ёстой айгүй ихэд юм ш. Би орж ирэл ингээл маамаа нартай тоглоод гэсэн чи зүгээр өдөр цаг маг яаж өнгөрж байгааг мэддэггүй юм биш үү те? Тэрөөсөө Буя хаалны цаг баснуу, тим юмны цаг баснуу гэд би энэс нэг багцаалдаж асуугаа тэгээд гэлцэн шүү дээ. Ерөөсө хурдан хөдлөөд хүүхд болгоныг л ерөөсө хаалны сайн идүүлчих, хүүхдийн хаалыг идүүлчих, бүгд бэцсэх үед нь 0 дээр суухын суулгаад памперстай хүүхдийн солиод ерөөсө аль болох эднэрийг хамгийн гол нь 5 тавтаа байх гад ерөөсө бид эдчинг өдрийг авдаг шүү дээ. Та одоо хэдэн жил багшилж байгаа лээ? Багшнууд 32 жилдээ багшилж байна. Би тэгэхээр яг таныг 10 хэдэн жил багшилсныхан дараа 20 хэдэн жилийн өмнө би байжсан аахгүй. Энд одоо яг эднэр шиг ингэсэн явж байсан. Гэтэ цаг хугацаа одоо айгүй хурдан байна. Харин тийм ээ. Тэс намаагаараа таньсан уу? Таньсан. Тань тий. Тэгээ угаасаа нөгөө сошиал дээр дагдаг болохоор тий. Тань тий. Багшнууд 12 дахь төгсөлт нь эднэр. Оо за. Тийм би чи яг энэ цэцэрлэгийг ашиглалтанд ороод 3 жил болж байхад ирсэн. Сургууль төгсөж ирээл тэгээд багшаар иржсэн. Тэгээ одоо тэрээс хойш чинь 4 жил болгоод төгсгдөг гэхээр чинь одоо 12 дахь төгсөлт нь байхгүй юу? Тий. Би одоо хэддэгч төгсөлтнээс энэ дээ. Одоо 6 маргаа авцаа байгаа хаа. Тийм байна. 5 6 байгаа. Яа би бас 20 жилийн өмнө нэг ийм маам байсан гэдэгт бас тэгэхгүй тэндээ сая тоглоом арч тоглоомч санахгүй нэг үнэ ихэд. Тэгээ би сая яг тоглоомыг бас харуулдаж ижид нөгөө яг та нарын байх үеийн тоглоом ингээд гэхэд ерөөсө 3хан юм нэг Орсын юм юу тоглоом байгаа байхгүй тий. Тэгэл одоо бус юмнууд цаг үе дагаад ингээд тоглоом наадам сургалтын орчин хүүхдүүдийн одоо зан хааш харилцаа хандлага бүх юм ингээд өөрчлөгдөж байгаа байхгүй тий. Сонирхолтой байна. Цэцэрлэг дээрээ ирсэн чинь ингээд ганц юм одоо дурсамжууд бол байна. Тэгээд бас багштай энэ гоё боломжийг олгосонд баярлалаа. За багш ч гэсэн баярлалаа. Тэгээ бас хүүхдүүдэд ер нь хүүхдийн хамгийн гол үйл ажиллагаа тоглоом байдаг шүү дээ угаасаа. Үндсэн үйл ажиллагаа тэгэхээр ерөөсөн хүүхдүүдийн тоглоом бол ерөөсөн хизээч илүүдэдгүй
хизээч юм хуучин байдгүй. Өдөр болгон тоглоомоо ингээд өөрснөө шинжлээ, санаачлаад ингээд өөр ингээд тоглож ингээд сэтгэлээд өөрснөө бүтээгээд ингээд тоглож идэг болохоор ингээд тоглоом аягүй хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгээ эцэгхүүд маань тоглоомоор их дэмжин сүүлийн үед чинь цэцэрлэг маань бас төсөөсөө тоглоом бас сүүлийн үед чинь аягүй сайн тоглоом наадам өгж сургалтын орчныг бас бүрдүүлдэг болсон байгаа. Тэгээд эцэгхүүд өөрснөө санаачлагаараа ингээд хөөхөн тоглоомууд бас ингээд тий авчирч өгөн тий. Өнөөдөр сонирхолтой гоё өдөр байлаа. Гоё яа. Өдөөс хойш хүүхдүүд маань өстэй айгүй уурхан сонирхолтой байлаа шүү. Харин амар том чиндаа задлсан чинь бүгд зүгээр татна хараад зүгээр. Би одоо хоёр хүүхдийн ээж боллоо, нэг хүүхдийн эмээ боллоо, намайг эмээ гэсэн шүү дээ. Оо за энэ Намайг бүр нэг хүүхд өвөөгч гин шүү дээ. Эмээ өвөө анаа ерөөсөө. Бүр ирээл аав ээж хаана нэгэл надаас суугаад намайг явна гэсэн чинь зүгээр хурж оо за тийм. За багштай баярлалаа. Баярлалаа. Жижигдээ баярлалаа. Хайртай шүү. За ямар ч тач зорж ирсэн ажил маань бүтэмжтэй боллоо. Хоёр чимдамаа давхарлаад хийцээ одоо эргээгээд явж байна. Тэг хүүхдүүд чинь ямар ч хөөрхийн тэгэл ирчээл ээжээ гэл нөгөө нэг ингээл буцаж явж махгүй бол бүр амар их юм болоод идэм байт. Тэгээ сая нэг хүүхд амар ирснэ юм. Багш магтайгаа уулзсан чи амар гоё. Тэгээ сая намайг байжсэн чинь манай Монтуркийн нэг бас багш орж ир. Сайн оо. Бас тэр багштайгаа нэг хэсэг жаал юм ярьж суулаа. Тэгээ амар сонио бүр яаж ингэж таарна гэдэг юм гэж амар сонио. Эсвэл ингээ Эрдэнэт манай Монголын жижигхэн болохоор тэгдэм үү мэдгүй заяа. Хүүхдүүдтэй ингээд юм яагаад тоглоод суужсэн чинь манай Монтуркийн багш орж ир. Би бүр үгүй багш гэж чи манай багшийн хүүхдтэнд явдаг гинэ. Тэгээ би бүр оо вау окей. Яа өөр яа. Бүр ингээд нэх гоё юм сэтгэл бүр цаанаасаа бүр амар гоё юм цэлгэр нэг хүүхдүүд чи харахаараа бүр ямар ч хөөрх юм битээ те. Тэгээ бахан тоглоомод аваад өгсөн. Ганц хоёр тоглоомуудын 5 настай дэшегээ ингээд сайн уу. Би таяр хай гэж шиш. Хай. Энд явд юм уу? Аха, энэ хоёраараа цэцэрлэг явж байна. Зөө. Окей. Тэгээ нөгөө нэг ингээ сая цэцэрлэгийн хажуугаар явсан чинь хүүхдүүд нөгөө нэг орж ирж амар их энэ нөгөө нэг энэ талбай дээр их тоглолт юм байна. Тэгээ яг тэгж явах та хурч ирээд өө сайн уу гэгээ түрүүмөр араас амар олон хүүхдүүд өргөө. Амьдрал ямар гоё юм бэ. Окей, гэртээ ирээд одоо гоё амарж гин, амраад сая ус мусанд ороод нүүрэндээ маск түрхээ тэгээ гоё ялаа. Битгүй амар сонин заяа сая ингээд мама нар дээр очоод эргээд ирсэн чинь нэг юм ингээд сая эргээ бичлэгээ үзсэн чинь нэг юм санаа дагаа ч юм шиг нэг хөөрхөн тэр чинь нэг удаагүй нэг хитгэн цаг болсон шүү дээ. Тэгэхэд ингээд санаа дагаа ч юм шиг амар юм гоё мэдрэмж байлаа. Тэгэл зарим нь ингээд гэл ингээд өөдөөс ингээд гараа ингээд нөө тэрүүлж мөрүүлэх гээд байгаа. Тэр мөр нь бүр үнэхээр хөөрдөм баш хөөрхөн байлаа. Өөрийнхөө сурж хүмүүжсэн цэцэрлэг дээрээ очиод гоё хүндэтгэл бас үзүүлээд багштайгаа уулзаад мама нарт нь тоглоом аваачиж өгсөн чинь нэг тийм өөрөө ирэхгүй би өөртөө ч гэсэн амар их баярлалаа. Тэгээд бас энэ боломжийг гаргаж өгсөн манай аав ээж хоёр байна. Тэгээ ээж ээжээс тоглоом инээ тэрэн тэргээд яа тэгээ тийм байна да. Тэгээ энэ хүртэл үзэн та хэдтэй маш их баярлалаа. Нэг юмыг нэмээд хэлэхэд ер нь цэцэрлэгт тоглоомнууд ер нь маш их хэрэгтэй юм байна. Даа ялангуяа юм бага насны хүүхдүүдтэй одоо ангиудад гэх юм уу юм тоглоомууд маш их хэрэгтэй юм байна. Тэгээ гоё тоос мосыг арчаад угааж цэвэрлээд ингээд бас аваачаад өгөхөд ерөнхийдөө бол гинтгүй юм байна. Тэгээ би болохоор ер нь цэцэрлэгүүдэд тоглоом бараг хэрэггүй байх гэж боддог байсан чинь яг очоо харсан чинь ингээд хүүхдүүд сатааруулах хөрхий зарим нь үнэхээр ингээд аав ээжээгээ уйлаа сууж идэг юм байна те. Яг тиймэрхүү юмнуудыг аягүй харсан чинь ингээд хүүхдүүд ингээд хөөхөн сатаараад бусдтайгаа тоглох тийм тоглоомод хэрэгтэй юм байна гэдгийг би сая өнөөдөр ойлголоо. Энэ хүртэл үзэнгээд манайхаа ирцээ бүртгүүлээд комент сэтгэл хэсэг дээр дандаа амар хөөхөн хүүхдүүдийн эможинууд үлдээцгээгээрээ тэгээд энэ хүртэл үзэн та хэдтэй баярлалаа. Дараагийнхаа гоё бичлэгээрээ уулзлаа. Баяр таа.